За Борис Битэрийн өнөөдрийн ажил торнио алюминыхаа модыг хучих ажлыг хийж байна. За энэ 2-3 мод хучсан. За энэ модон дээр хэрхэн торнио алюмины модыг хучдаг талаар та бүхэндээ ярьж үзүүлье. За торнио алюмины модыг бол ерөнхийд нь нэг 20-30 градусын налуу тарьдгийг мэднэ. За гэхдээ яг ихч дээшээгээ мөчөр ургаад хучхад бас хүндрэлтэй байдаг. За тэгээд эхлээд бол энэ модныхаа доогуур ингээд хадаж хатаасаа өвсийг бол хийж өгсөн. За тэгээд энэ уяагаар татаж ерөнхийдөө босоо ургасан мөчрүүдийг ингээд сайн дарж өгөөд тэгээд одоо энэ өвсөөрөө энэ модон дээр хучаад за энэ машин дээр ачсан байгаа нойтын үрдсээр одоо ингэж хучиж өгөх ажлыг хийнэ. За нэг модоо хучиж дууслаа. За хуурай биш нойтон үрдсээр хучдгийн учир болохоор хуурай үрдс болохоор нөгөө шалхид хийсээд тэгээд мод маань ил гарах аюултай учраас эрсдэлтэй учраас нойтон үрдсээр хучиж байгаа юм. Тэгээд огцом хөөтрхийн урд өдрийг хүлээж агаад ингээ хучиж байна. За ингээ огцом хөөцөхлөөр нойтон үрдс маань хөлдөөд тэгээ сайн бүрхүүл болж өгдөг. За ер нь ингээд манай алим жимсний модууд болохоор нэг 3 дахь жилдээ ургаж байгаа. Тэгээ та бүхэн зөвлөж хэлэхэд бол нөгөө хучдгуу бисрэг ч юм уу тэр алимнасаа илүү энэ арчилгаас харддаг торнио алим маань илүү сайн ургаж байгаа. За энэ хашаанда лир чавганы мод тарьсан боловч бас сайн ургахгүй байгаа. За ингээд энэ удаагийнхаа бичлэгийг өндөрлөе. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Борис юм хэлэх юм уу?